Эгэл самтга үзэгч та бүхэндээ баярлалаа. Хилцүүлэг маань эхэлж байна. За бидний өнөөдрийн онцлог үзэгч та бүхэндээ мэдээлэл хүргэж байгаа сэдэв бол гэр хорооллын хөгжил ба шийдэл гэсэн сэдэвээр ярилцах гэж байна. Студид ирсэн зочлоо танилцуулъя. За миний зүүн гартал нийслэлийн эрдэнэ төлөөлөгчийн хурлын төлөөлөгч. За нийслэлийн орон сууцны корпорацийн захирал Сүхбаатар. За миний баруун гарталд гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Авирмэд. Барилга хот байгуулалтын яамны бодлого төлөлтийн газрын мэргэжилтэн Батуул нар хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд урилгыг хүлээмж хүрэлцэн ирсэн та бүхэндээ юуны өмнө талархлаа илэрхийлье. За, ярилцлага эхлэхээс өмнө товч танилцуулгыг та бүхэндээ хүргэе. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл танилцуулж байна. Нийслэлийн засаг даргын тамгын газар гэр хорооллын яндангийн тоог цөөлөх, хорт утааг бууруулах зорилгоор Улаанбаатар хотод бие даасан дэд төвүүдийг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр бий болгож байна. Сэлб дэд төвд хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд: дулаан хангамж, 997 км дулаан дамжуулах гол шугам сүлжээ, 26.6 мегаватт хүчин чадалтай олон улсын стандартад нийцсэн дулааны станц, ус дулаан дамжуулах төв 14-ийг, автозамын сүлжээ, 6.7 км автозам, 24 м, 30 м, 60 м-ийн урттай төмөр бетон 3 гүүрийн барилга угсрал, 2.4 км үерийн хамгаалалтын сувг, 301 га газарт ногоон байгууламж, 1000 м3 багтаамжтай усан сан, 601 км усан хангамжийн шугам сүлжээ, 977 км хорооллын дотор бохир усны шугам, бүрэн ашиглалтанд оруулсан 2.2 км бохирын коллектор шугамд холбоно, цахилгаан холбоо, 35-ыг харьцах 10 кВт дэд станц, 3.6 км цахилгаан дамжуулах сүлжээ, мэдээлэл холбооны нэгдсэн төвийг 1.7 км холбооны шугам сүлжээний хамт барьж байгуулна. Дэд төв тус бүр 240 хүүхдийн цэцэрлэг, бизнес инкубатор, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв баригдана. Инженерийн дэд бүтцэд түшиглэн шин сууц, шин хорооллын төслүүд хэрэгжих боломжийг бий болгоно. Нэг төвд хотоос олон төвд хот руу Монгол улсын засгийн газар, Азийн хөгжлийн банк, нийслэлийн засаг даргын тамгын газар, Европын хөрөнгө оруулалтын банк. За үнэхээр анх Улаанбаатар хотыг одоо байгуулах тэр цаг үед 500-аас 600 хүн төвлөрч сууршна гэдэг ийм төлөлтөй байсан бол өнөөдөр Монгол улсын нийт хүн амын тал нь буюу 1,400,000 хүн Улаанбаатар хотноо төвлөрөн сууршиж амьдарч байна. Мэдээж хотын хүн амын хит их төлөвлөрөл механик өсөлтийн улмаас за Улаанбаатар хотын ачаалаа даахаа болсон гэдэгт хүн бүр санал нэгдэж байгаа. Тэгвэл бид Улаанбаатар хотоо хэрхэн яаж тэлэх вэ гэдэг асуудал нэн тэргуунд бидний өмнө тавигддаг. За тэгвэл юу тааж бид бас гарц шийдлээ олоод нэг одоо төвд хотоос олон төвд хот болох энэ зорилтын үед ажил эхлүүлсэн байна гэдэг мэдээллийг та бүхэн сайн авсан байх гэж бодож байна. Энэ төсөл болвол за гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр гэсэн нэр дор үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа гэдэг ийм мэдээлэл. Та төсөл хөтөлбөр яг хідэд анх яаж эхэлсэн? Төсвийн санхүүжилтийн тухай товч мэдээлэл өгөх үү? За тэгэхээр манай одоо гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл маань бол Азийн хөгжлийн банк, Монгол улсын засгийн газар, Европын хөрөнгө оруулалтын банкны одоо санхүүжилтээр нийт одоо 9 жилийн хугацаанд 6 дэд төвийг одоо барьж байгуулах. За төсөл бол 3 үе шаттай. За нэгдүгээр үе шатанд бол Баян Өшөө Сэлб дэд төвийг барьж байгуулах ийм одоо зорилготой байна. Тэгэхээр яг үзэгчд маань бас гайхаж магадгүй дэд төв гэж бас яг юугаа хэлээд байгаа юм бэ тийм ээ. Яагаад Монгол улс маань одоо энэ ялангуяа нийслэл маань нэг төвд хотоос олон төвд хот руу гэдэг ийм одоо бодлого баримтлах болов гэж тийм ээ. Тэгэхээр өнөөдрийн бидний одоо яг одоо тулгарч байгаа гол бэрхшээл бол нөгөө агаарын бохирдол, хөрсний бохирдол, бидний төгжрөл гэдэг асуудал. Ялангуяа бид нар ч одоо Улаанбаатар хотод бол энэ Сүхбаатарын талбайгаа тойроо төр засгийн бүх байгууллагууд за инкний тайвныхаа өргөн чөлөөгөөр бид нар ингээд гол одоо замын ачаалаа авч байна. Тэгэхээр нэгдүгээрт энэ Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх шийдэл нь юу юм бэ гэхээр нэг төвлөрлийг сарамжуулах хэрэгтэй ба. Тэнд одоо өнөөдөр гэр хороолд амьдарч байгаа бүх иргэд хотын төв рүү ирж одоо үйлчлэгийг авдаг биш. Тэнд яг энэ хот доторх юм хот шиг ийм дэд төвийг байгуулах хэрэгтэй юм аа. Тийм учраас бид нар энэ төслийнхөө хүрээнд бол инженерийн дэд бүтцийг бол бий болгож байгаа. За хоёрдугаарт нь инженерийн дэд бүтцээс гадна ер нь бол яг тэнд тодорхой хэмжээний дахин ийм хөгжүүлэх замаар шинэ одоо суурьшлийн бүс бий болгоод дахин одоо барилгажуулах юм боломжийг олгож дэд бүтцийг татахаас гадна энэ гэр хороолт чинь бас ажлын байрыг нэмэгдүүлэх. За ялангуяа гэр хорооллын иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр бид нар бас яг энэ төсөлдөр бол бизнес инкубатор түүгэж дээрэс нь 240 хүүхдийн одоо цэцэрлэг яг энэ нийгмийн асуудлуудыг бид давхар шийдэж тэнд одоо ажлын байр дээрэс нь одоо тэнд хөгжих боломжийг одоо бий болгож
Дэд төв байгуулна гэдэг байгаа шүү дээ тийм Тийм. ээ. Тэгэхээр дэд төв маань бол одоо яг бид нар жишээ нь Баян Ошуу дэд төв бол Сонгон ахын дүүргийн 5 хорооны 165 га дээр бид нар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийг хийгээд инженерийн дэд бүтцийг бий болгоод барилгажуулах суурийг бий болгож байгаа. Тэгээ энэ дээр ашиглаад гэр хорооллыг одоо бүрэн барилгажуулах юм боломжтой болж байгаа. Тэгэхээр ер нь бол яг хөө дэд төв гэдэг маань явандаа одоо хот дотор энэ гэр хорооллууд ялангуяа бид нар одоо нэг гэр хорооллыг яаж хөгжүүлэх вэ гэдэг шийдлийг хайгаад байна шүү дээ. Одоо өнөөдөр энэ агаарын бохирдлын гол асуудал гэр хорооллоос гарч ийн гэдэг яг бидний уламжлалт сууц гэр маань өөрөө ингээд маш хурдан бид нар өөрсдөө нүүдэлчд учраас хашаага барайл гэрээ барь явчтай. Тэгэхээр энэ гэр хорооллын тэлэлт маань бол төлөвлөлтгүйгээр явцсан. Одоо эргээд бид нар энэ гэр хорооллыг төлөвлөлтөнд нь дахиж оруулаад дээрээс нь дэд бүтцийн болгоод барилгажуулаад урт хугацаанд энэ агаарын бохирдол хөрсний бохирдлыг арилгах шийдэл нь бол өөрөө энэ гэр хороолл дээр ийм одоо бүсчилж зоон татаад тийм ээ төлөвлөлтийг хийж инженерийн дэд бүтцийн болгож барилгажуулах суурь нь бол манай төслөөс хийгдэж явж байгаа. Дэд төв гэхээр би одоо дэд бүтцийн асуудлыг яриад өөрөөр хэлбэл шугам хоолой татна, замын тавина гэж ойлгоод байгаа зүг. Тийм зүг. Тэгэхээр яг иргэдэдээс яг тэгж хэлгээд яг энгийнээр тайлбарууд ерөөсөө яг нөгөө бид нар ярьдаг шүү дээ. Зам дагаж хөгжил гэж. Тэгэхээр зам байна. Замаа дагаа замын одоо юу замынхаа одоо дагуу дэд бүтцийн шугам хоолойгоо тавиад тэгээ замаараа бид нар ингээд блок болгож хувааж. Ер нь Америкт ингээд гадны орнууд ингээд блокор хөгжүүл. Тэгэхээр бид нар яг гэр хорооллыг ингээд замаар нь хуваагаад тодорхой зоон татаад тэр дотроо яг одоо орчин үеийн хотын одоо байгуулалтын шийдлүүд өөрөөр хэлбэл нөгөө ногоон байгууламж нь ямар байх ёстой. Дээрээс нь сургууль цэцэрлэг нэг хүнд амт ногдох нь ямар байх ёстой. Хэдэн цэцэрлэг хэдэн сургууль тэнд байх ёстой. Тэр төлөвлөлтийг нь бол яг одоо шинжлэх ухаанч гэж бид нар хэлдэг. Яг ийм зөв төлөвлөлтийг хийхгүй бол одоо буруу төлөвчнөөс болоод орц гарцгүй тийм ээ зам нь нарийнхан сургууль цэцэрлэг нь байхгүй ногоон байгууламж нь байхгүй ийм одоо асуудал үүсдэг. Тэгэхээр энийг бол бид нар бас тодорхой хэмжээгээр энэ дэд бүтцийг бий болгож байна л гэж хэлэх. Азийн хөгжим банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлтэй зээлээр санхүүжж байгаа гэсэн мэдээлэл байгаа л да. Монгол Улсын засгийн газрын зүгээс энэ дээр ер нь ямар оролцоотой ажиллаж байгаа юм бол гэдгээс. За барилга хот байгуулалтын яамны зүгээс энэ дээр гүйцэтгэл дээр нь ер нь ямар хамтын ажиллагаа байгаа вэ? 2010 онд Улсын их хурлын 36 дугаар тогтоолоор шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилт хөтөлбөр гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр баталсан. Энэхүү хөтөлбөрт нь болохоор гол тусгагдсан үндсэн ажлууд бол мэдээж иргэдийг орон сууцчлуулах, гэр хорооллын утааг бууруулж дэдвцжүүлэх гэдэг хэрэгтээ чиглэл тавигдсан. Үүний дагуу 2013 онд Улсын их хурлын 23 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын ерөнхийдөө бол хөгжлийн ерөнхийлөгөөг бол баталсан байгаа. Урд урдын ерөнхийлөгөөнөөдөөс одоо ялгаатай нэг том зүйл тусгагдсан нь болохоор энэ ерөнхийлөгөөнд бол яалтж явахгүй Улаанбаатарт бол гэр хороол гэдэг зүйл бол байх юм байна. Тэгэхээр гэр хорооллыг харин яаж илүү сайжруулах вэ, илүү одоо хөгжүүлэх вэ гэдэг ерөнхийдөө зүйлийг бол тусгасан байгаа. Үүний нэг томоохон гол тусгасан заалт бол одоо аюурмын захирлын хэлснээр бол олон дэд төв буюу одоо тэгээ олон төвт хотыг ерөнхийдөө байгуулъя гэж шийдсэн. За үүний дагуу мэдээж Азийн хөгжлийн банк засгийн газар бол мэдээж одоо хөнгөлөлттэй зээлийн гэрээг бол байгуулж үүн дээр нь бол мэдээж засгийн газраас барилга хот байгуулалтын яамнаас бол шалгалттай хяналтыг бол тавиад явж байна. Дээрээс нь тэгээд нэгэнтээ Азийн хөгжлийн банктайгаа одоо хамтраад дэд бүтцийн асуудлыг бол шийдвэрлсэн байхад бол тэрхүү дэд бүтцийг дагуулад бол иргэдийг орон сууцчлуулах, тэдний амьдрах орчныг бол сайжруулах бол шаардлагатай байнамаа. Тэгэхээр бид нар бас энэхүү дэд бүтцүүдийг ерөнхийдөө төшөглөөд иргэдийг амны орон сууцтай болоход нь бас моргижийн зээлэнд хамрагддаг байх журналистик бол ерөөхдөө бол боловсруулж дуусаад бол одоо засгийн газрын гишүүдээс саналаа аваад бол явж байгаа. Гол нь иргэд маань өөрөө ямар амны орон сууцыг барих вэ гэхлээр одоо барилгын норм ба дүрм заасан тий 31.0907 дүрмд заасан одоо эрчим хүчний хэмнэлттэй дулааны алдагдал багтай одоо 1 маягийн зургаар батлагдсан үүдэл хөдлөх хөрөнгийн шинжтэй тийм амны орон сууцыг бол ерөөхдөө барих шаардлага барих хэрэгтэй байна. Энийгөө барина гэдээ банкн дээр ерөөхдөө очих юм бол моргижийн зээлэнд одоо хамрагддаг байх нөхцөлийг бол одоо засгийн газраас бүрдүүлэхээр одоо л ажиллаж байгаа. Нийслэлийн зүгээс энэ дээр ямар оролцоотой байгаа? Нийслэлийн зүгээс бол хамгийн их оролцоотой байгаа. Одоо аюултай энэ дэд бүтээр одоо хотоос байгуулсан гэрээний өрөөнд бол бид нар гүйцэтгэгч хот бол гүйцэтгэгч нь мэдээж Улаанбаатар хотод хийж байгаа ажил учраас дэд бүтцүүтэй бариад дуусны араас бол энэ дээр бол орон сууцчлуулах ажил, барилгажуулах ажил юм. Энэ дээр бол орлогод нийцсэн орон сууцны одоо төсөл хөтөлбөр гэж хэрэгжинэ. За бид нар нийслэл дээр иргэдийн хурал дээр бол
орлогод нийцсэн орон сууц дэд үтсийнхаа хөтөлбөрийг баталсан байж байгаа. За энэ хүрээндээ бол орлогод нийцсэн орон сууц яагаад орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр гэж ярьж байгаа гэхээр тэнд бол одоо дэд төв байгуулагдаад явхлаар бас нэг хүмүүсийн бөөгнөрөл төв үүсэж ийн гэсэн үг. Тэрэн дээр орлогод нийцсэн гэхээр яагаад орлогод нийцсэн гэж ярьж байгаа гэхээр иргэдийг яг олж байгаа орлогоороос нь хамаарат орон сууцны төрлүүдээр орон сууцуулж байгаа. Тэгэхээр бид нар одоо хамгийн одоо бага орлоготой магадгүй орлого багтаа иргэдэд зориулаад түрээсийн орон сууц одоо халамжийн түрээсийн орон сууц гэж ярьдаг тийм ээ. Хахмадын түрээс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн түрээс те залуу гэр бүлийн түрээс гэдэг түрээс. За дараачих нь түрээслээд өмчлөх гэж ярьж байгаа. За тэгээд мэдээж одоо бага одоо үнэтэй буюу хямд өртөгтэй тухайн орлоготод таарсан хямд өртөгтэй орон сууц. За ингээд зах зээл дээр шингэсэн одоо зах зээл дээр борлогдож байгаа үнээр явж байгаа орон сууц гэдэг. Тэнд бол нэг зөв холимог хорооллын цогц бодлого хэрэгжинэ. Бид нар өмнө нь гэр хорооллынхоо дахин төлөлтийг яаж явуулдаг байсан бэ гэхлээр бид нар бүгд мэднэ. За магадгүй хамгийн анх одоо эхэлж исэн үе байлаа гэхэд одоо мөнх хоёр дараагийн хотын дарга байх үед бол Дэнжин мянгад бол одоо 7 дугаар хооронд олон газар чөлөөлж байгаа тэнцэнэ төрс суурьшлийн орон сууц бариад явах гэжсэн бол дараад нь арай өөр хэлбэрээр томор нь одоо ингээд сонгон шалруулаад компаниудад өгсөн. Нөгөө компаниуд мань цаашаа явах гээд тэгэхээр яг бас магадгүй зах зээлийн хямралтаач холбоотой байж болно. 30 га дээр 90 га дээр дахин төлөлтөөр ингээд шалгараад орцсон. Яг явж байгаа нь нэг 4 жилд нэг 2 блок юм уу 4 блокоос хэтэрдгүй хэлбэр харагдаад. Тэгэхээр одоо энэ бол ийм цогцоороо явж байгаа учраас бид нар блоклоод дээрэс нь аж ахуйн нэгжүүд дандаа бид нар одоо ялгаагүй Монголд одоо энэ үйл ажиллагаа явуулж байгаа барилгын компаниуд л ийшээ орж ирнэ. Бүр жижиглээд одоо нам давхраас нь эхлээд өндөр давхар хүртэл жижиг блокоор нь зарлаж ингэж явахаар. За тэгээд тэнд бол бид нар зохион байгуулалт, зургийн зохион байгуулалт бүгдийг хийсэн. Одоо эхний ээлжний загвар барилгынхаа шийдлийг одоо ингээд бид нар зарлах гэж байна. Энэ ялангуяа энэ дэд төв ингэж орж ирснээр энэ цаашдаа энэ гэр хорооллын ганцхан энэ одоо ингээд энэ бол дөнгөж эхний ээлж нь бүх газруудад ер нь энэ орлогод нийцсэн орон сууцны энэ төсөл хөтөлбөрийн хүрээнд дахин төлөлтийг явуул одоо хамгийн зөв хөлбөр болох гэдэг жишгийг тогтоох гэж байна. Хот хэлэх боломжийг л одоо тийм ээ дэд төөрөө хангаж өгч байгаа гэсэн ойлголтыг авлаа. За энэ дээр яг төлөвлөлтийг ер нь хэр хийсэн бол өөрөөр хэлэх юм бол нэг дэд төв дээр одоо тийм хичнээн хэмжээний орон сууцны хороол босгох тэндээ цалхаа эрчим хүчийг хэрхэн яаж хангахын эргээ шугам холоогоо татж байгаагаа энэ цаг мөчид тийм ээ яг тэнд хичнээн одоо хороол үүснэ хичнээн мянган өрх орон сууцтай болно гэдэг төлөвлөлт нь ямар вэ? Тийм мэдээж одоо бид нар дэд бүтцийн татаад инженерийн шийдлийг бий болгож байна. Тэнд дээр бас инженерийн тооцоог бид нар хийж байгаа. За одоогийн байдлаар чинь Баян хошууд дэд төв дээр ихэд 3500 за бараг 4000-аад өрхийн 20,000 орчим иргэн амьдарч байна. Бидний одоо бүсчилд хамрагдаад. Тэгэхээр бидний тооцоолоор бол ерөөсөө энэ одоо хүн амыг 3 дахин нягтршуулахад тийм ээ одоогийн байж байгаа хүн амыг одоо 20,000-ыг 3-оор үржүүлэхэд 60,000 болоход инженерийн ачаал нь ямар байхаа гэж тооцоолоо хийгээд бид нар холбож байна. Дэд бүтцийн хувьд одоо бид нар бас тусгай одоо зөвлөх үйлчлэгээ аваад ер нь бол энэ төлөвлөлтийг ер нь яаж хийх юм бэ? Орчин үеийн хот шийдлийн төлөвлөлт нь ер нь ямар байх хэвээр. Тийм ээ би түрүүний ярьсан одоо сая Сүхбаатар даргын ярьдаг энэ орлогод нийцсэн орон сууц буюу хот шинжилгээний төсөл гэдэг Азийн хөгжлийн банктай хэрэгжүүлэх цагийн төсөл дээр яг манай одоо Баян хошуу Сэлэв дэд төв дээр тодорхой блокийг сонгож аваад иргэдтэй нь бид нар зөвшөөрлөх уулзалтаа хийгээд нэлээд 3-4 удаагийн уулзалт иргэдэн нь бол ерөнхийдөө 80-90% зөвшөөрч байгаа. Тэгэхээр бидний хувьд яг энэ эко хороолол болгох за мэдээж энэ орон сууцны бодлогыг гэр хороололт жишээ нь ямар одоо байр суурьаар авчрах вэ? Ялангуяа гэр хорооллын иргэд буюу гэр хорооллын иргэд байгаа иргэд маань бол янз бүрийн одоо орлогын түвшинтэй байна. Бага орлоготой иргэд байна, дунд орлоготой иргэд байна, тийм ээ. Тэгэхээр бид нар одоо бас дараа нь Батболд маань бас нэмэх байх. Ер нь бол энэ ипотекийн зээл маань өөрөө байнгын ажлын байртай. Одоо тийм одоо иргэдэд зориулсан одоо орон сууцны худалдаа авахд зориулагдсан бүтээгдэхүүн болчихж байна. Тэгвэл одоо ер нь гэр хорооллыг орон сууцчлуулахад дунджаас доош орлоготой иргэд дээр ямар орон сууцны бодлого барих юм бэ гэж сая Сүхбаатар дараагийн хэлдэг энэ орлогод нийцсэн орон сууц гэж байна. Тэгэхээр энэ хүмүүс нөгөө орлогод нийцсэн гэхлээр ерөнхийдөө нэг тийм хямд төсөр орон сууц байж магадгүй гэсэн юм бодолтой байдаг. Тэгэхээр одоо орчин үеийн энэ барилгын технологи хөгжиж байгаад бол ялангуяа одоо энэ эрлийн саяхны шинсэн Орос үйлдвэр Монгол базальт гэдэг энэ технологиуд ер нь
ялангуяа Герман технологиор орж ирээд бидний нөгөө хуучин тоосоор өрөөд шавраад бетоноор яадаг байсангийн одоо үе бол өнгөрчөд байгаа. Одоо бол дандаа нөгөө дулааны алдагдал багтаа эрчим хүчний хэмнэлттэй одоо сэргээгдэх эрчим хүчийг ашигласан, нар сарны ийм эрчим хүчийг ашигласан ийм орон сууцны одоо нөхцлүүдийг бий болж байна. Тэрийг бол Сүхбаатар дарга бас дэлгэрүүлээд одоо ярих бах. Зүгээр манай төслийн хувьд бол яг ингээд сая таны хэлдгээр нэгдүгürt нь бол бид нар энэ төвлөрлийг саарамжуулах. Одоо жишээ нь засаг дарга өнөөдөр яагаад дийслийн төр захиргааны байгууллагыг яарамл өнүүлэх вэ гэхээр яармаг дэд төвдөө тэн дээр бас өнөөдөр хот руу ингээ ачаал авж байгаа авцамд ирж байгаа чинь бас 3000 орчим одоо төрийн албаа агч байна. Тэгэхээр хэдийгээр дээш нь бол дээрэс нь бид нар одоо жишээ нь Баян хөшөө Сэлб дэд төвийн ажил байдалтай бол сая Монгол улсын барилга хотын байгуулалтын сайд засаг дарга нийслэлийн засаг дарга одоо Батал дарга очиж танилцсан. Тэгээ ер нь бол одоо ажлын явц маань ер нь бол бид нар цаашдаа энэ гэр хорооллыг одоо барилгажуулах, орон сууцжуулах энэ хөтөлбөртөө одоо ямар бодлого чиглэл барих юм бэ? Дээрээс нь мэдээж одоо бид нар төвлөлийг саарамжуулахын тулд одоо жишээ нь төр захиргааны ямар байгууллага очих юм. Дээрээс нь одоо дэд төвийг одоо яг энэ бизнесийн соёлын ийм одоо дэд төв, аялал жуулчлалын одоо дэд төв болгохын тулд одоо ямар одоо төр захиргааны байгууллагууд тэнд очих юм. Дээрээс нь бидний зөвхөн төлөвлөж байгаагаар болоод жишээ нь одоо гэдэг байгалийн түүхийн музей гэдэг одоо энэ ашиглагддаг болоод барилга нурах чад. Цэрийн одоо жишээ нь Баян хөшөө дэд төв дээр бариад тэнд одоо аялал жуулчлалыг бас бүс болгоод тийм ээ. Дээрээс нь бид нар одоо дэлхийн жишгт нийцсэн усын спортын төвийг бол Баян хөшөө дэд төв дээр бас барихаар төлөвлөж байгаа. Тэгэхээр энэ олон зүйлүүд бол эргээд нөгөө бидний энэ хотынхоо төв рүү шавцсан энэ төвлөрлийг л саарамжуулаад эргээд тэнд байгаа гэр хороолд амьдарч байгаа иргэдийг орон сууцжуулах, амьдрах орчныг сайжруулах, ногоон байгууламжийг бий болгох, төлөвлөлтийн одоо бид нар яг ийм шинжлэх ухаанч бий одоо бид нар ингээд төлөвлөлтийг хийх зөвлөх үйлчлэгээ хийгээд ер нь бол энэ дэд төвийг зөвхөн бид нар орон сууц юу одоо манай төслийн хувьд бол дэд бүтцийн татаад орхих биш. Энэ дэд төвийг дахин хөгжүүлэх буюу одоо дэд бүтцийг ашиглаад цааш нь яаж одоо бизнесийн соёлын төв болгох юм. Дээрэс нь ямар одоо бизнесийн байгууллагууд тэнд очих юм. За дээрэс нь хууль эрх зүйн орчны хувьд ямар дэмжлэг байх юм. Одоо жишээ нь аль хуулийн дээр өөрчлөлт оруулж иж татврын хуулийн дээр одоо өөрчлөлт оруулах хэрвээ дэд төв дээр одоо бизнес эрхлэх юм бол татврын хэдэн хувиар одоо хөнгөлөх юм. Тэнд одоо ямар одоо юу гэдэг сангийн бодлого одоо төсвийн бодлого хэрэгжих ёстой гэдэг. Энэ бүр цогцоор нь бид нар энийг бас авч үзэж байгаа. Тэгэхээр яг энэ барилгат байгуулалт юмны түрүүн таныг нэмэх багтсан шийдэл байна. Ипотекийн зээлийн илүү наривчлаад бас нөгөө ер нь яг бид нар хилцүүлэг хийж байгаа. Энэ ташуунд бас бид нар Eagle телевизтэй бас талхал илэрхийлмээр байна. Яг тэгэхээр өнөөдөр одоо яг энэ гэр хорооллыг хөгжүүлэх энэ концепцийн асуудлыг бас яг энэ хүрээнд нь иргэдтэй мэдээж ойлголт өгөөд хоёрдугаарт иргэд маань бас яаж оролцох уу тийм ээ. Одоо сая ипотекийн зээл дээр бид нар бас амтсан ажлын хэсэг байгуулад ер нь гэр хорооллын иргэдийн одоо дэд бүтцтэй одоо хэсэгт нь яаж одоо ипотекийн зээлээ одоо холбох юм тийм ээ. Огт одоо дэд бүтцтэй холбогдоогүй байгаа тэр иргэд амны орон сууцсан дээр ипотекийн зээлийг яаж авах юм бэ? Хэдэн хувьтай байх юм? За орлогын түвшнээс нь одоо хамааруулах юм уу? Жишээ нь дөрөв яасан одоо Сүхбаатар авах дэлгэрүүлэх гээд байгаа дээр болохоор бид нар бол ер нь орлогын түвшнээр л авч үзэж байгаа. За одоо орлогод нийцсэн орон сууц гэхэд за квадрат метр янз бүрийн одоо хэмжээтэй. Одоо 40 м квадрат, 35 м квадрат тийм ээ. 50 тэр хүний орлогоос шалтгаалаад квадрат метр нь өөр байна. Дээрэс нь тухайн хүний одоо орлоготой нь уялдуулаад бас 1 квадрат метрийг бол ер нь 1,500-аас доош метр квадраттай орон сууцыг бол тэн дээр бас Сүхбаатар дарганд илүү дэлгэрүүлж ярих байна. Орлогот нийцсэн орон сууцны үн гэж гаргаж ирдэг. Тэрийг бол одоо тухайн одоо Монгол улсад одоо амьдарч байгаа Улаанбаатар хотод амьдарч байгаа нийт өрхийн тэр судалгаа хийгээд хамгийн доод орлоготой өрхийн тоо хэд байна. За өрхийн өөрийнх нь олж байгаа орлого дээрээс үндэслээд ер нь өрхийн олж байгаа орлогын 30% нь одоо орон сууцны төлбөрт төлөгдөх ёстой гэж одоо явдаг, эргэлдэх зарчмаар. Тэгэхээр 30% нь худалдаж авах хүнд хүрэхгүй бол тэр төрөөслөх юм уу төрөөслөд өмчлөх хэлбэрлүүл явна гэсэн үг. За бид нар одоо сүүлийн үед төрөөслөд өмчлөх гэж их ярьдаг болсон. Энэ дээр яг ингээд зориудаар бас нэг тайлбарлаад хэлэхэд төрөөслөнө гэж байгаа. Одоо яг төрөөсийн орон сууцаар явж байгаа төрөөсүүд бол халамжийн төрөөсүүд. Одоо халамжийн төрөөсүүд бол цаашдаа энэ чигээрээ явна. Энийг бол төрөөсч өмчлөхгүй.
энэ өшөө бүр энийг өшөө олон нэмэгдүүлэх ёстой. Нэг өсөндөө одоо бид нар өөрсдөө ярьдаг одоо гадны оронд бол ерөөсөө орон сууц судалдаж авдаг юм байна. Дандаа турист юм байна гэж. Залуу гэр болоо гарангууд нь тэр нэг хоёр залуу гэрүүлийг шууд хашаандаа юм уу те аль эсвэл нэг хашаа аваад тэр нэг гэр аваад оруулцдаг. Тэгээд л одоо нөгөө нүүрсээ төлөөл ингээл байж идэг. Тэгэд л одоо яг нөгөө залуу гэрүүлийн халамжийн төрөөс юм уу тэр төрөөс рүү орох юм бол сарын 250 орчим дунд чинь 150-аас 350 мянган төгрөгийн хооронд төрөөсийн хэлбэлцэж байгаа энэ төрөөсийн хооронд сууж агаад дараа чинь одоо орлого нь өсөд ирэхлээр одоо төрөөслөө дэмжлэх юм ипотек юм уу тэр шиг ордог. За төрөөслөө дэмжлэх хэлбэр гэдэг маань одоо арай жоохон бага өсвөрөөр олж байгаа. Жишээ нь одоо энэ одоо энэ хоёр дэд төвийн хүрээнд хийж байгаа, энэ дэд төвийн хүрээнд хийж байгаа бага хүүтэй их өсвөрөөр олж ирсэн орлогоор баригдсан урт хугацааны хөнгөлөлтөө зээлийн хүрээнд бид нар тэрийг бол төрөөслөж өмчлөх хэлбэр рүү явуулж байгаа. Гэхдээ одоо энийг бол сүүлийн үед бид нар аж ахуйн нэгжүүдтэй хамтраад туршилтаар явуулаад одоо хэрэгжүүлээ явж байгаа. Энэ бол бас биелэлээ олоо явж байгаа. А дараачих нь бол нөгөө яг нэг орлогоос шалтгаалаад 30% магадгүй 2 сая төгрөгийн орлоготой иргэд тийм ээ одоо бас тэр мөнгөөрөө төлөөд хямд өртөгтэй орон сууцнд орох болцоог хангаж байгаа. Тэгээ сая бол манайх одоо орлогод нийцсэн орон сууцны үн бол хамгийн дээд үн сая 350 байх юм аа гэдэг үн бол тогтоосон. Тэгэхээр орлогод нийцсэн орон сууцны үн бол сая 350-аас доош байна л гэсэн үг. За энэ хүрээндээ бол бас бид нар давхар төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. За буян тухай бол бид нар одоо 768 айлын орлогод нийцсэн орон сууцны төсөл хөтөлбөрийг сая зарласан байж байгаа. За энэ дээрээс бол бид нар нэг 400 орчим айлын орон сууцыг бол сая 350-аас доош үнээр борлуулахаар за тэнд бас давхар төрөөсийн орон сууц бас зах зээлд ирэх хүн одоо орон сууцны үн явна гэсэн үг. Тэгэхээр энэ маань яагаад энэ ийм зүйлийг яваад байгаа ихлээр ер нь бусад улс орнуудын алдаа яадаг вэхлээр нэг газар очиод төрөөсийн орон сууц дандаа юм эсвэл хямд өртөгтэй орон сууц дүүрэн барьдаг. Дараад нь нөгөө баян ядуу гэдэг асуудал гардаг тий. Тэгээд тэрний дараа нь нөгөөдхийн тойруулаад хашаа хатгах асуудал гардаг. Ингээд аюулгүй олон асуудал гардаг учраас бид нар дандаа энэ холимог тогтолцоог барьж явах хэрэгтэй. Ерөөсөө орон сууцны цаашлаад бүр хувийн аж ахуйн нэгжүүч гэсэн хороол хотхон барьж байгаа тохиолдолд бол тэмцээн заавал төрөөсийн орон сууц байх хэрэгтэй юм байна. Заавал хямд өртөгтэй орон сууц байх хэрэгтэй юм байна. Ингээд үлдсэний магадгүй хувийн компаниуд бол одоо зах зээлийн үнээр борлуулж байгаа бол 80% нь 90 70% нь зах зээлээр борлуулж болно. Гэхдээ заавал энэ байхгүй бол бид нар одоо магадгүй одоо ярьж байгаа зайсан лөө ийшээгээ давхлаар 2 гүр давхлаар ингэдэг, ийшээгээ инглээр ингэдэг гэж ярьдаг. Энэ бүгдийг бид нар бол одоо бойлуулах гэж ингэж энэчээ дид төвүүдийг хийж байгаа. Энэ баян өшөө дид төв, сэлб төв дээр бол дандаа хямд өртөгтэй орон сууц баригдсан юм гэж ойлгож болохгүй. Энэчээ бол тэнцээ зах зээл дээр магадгүй өндөр үнэтэй хааснууд ч гэсэн тэнцээ баригдана. Тэгэхээр энэ бол тэр холимог тогтолцоог тэнцвэрийг хадгалж байгаа нэг хэлбэр нэвч байгаа. Төрөөслөд өмчлөх гэдэг дээр би дахиад тодруулъя. Төрөөсийн орон сууц хөтөлбөр хэрэгжиж байгаа тийм ээ. За тэн дээр яг таны хэлдгээр 150-аас 300 сая төгрөгийн төрөөс төлөд амьдарч байгаа. А гэтэл түүнийгөө өмчлөх боломж байгаа гэдэг мэдээлэл өгдөг шүү дээ. Тань дээр тодруулж өгөөч. Өөрөөр хэлбэл төрөөсөө төлж амьдарч байгаа тэр хугацаанд тэр орон сууцны үн давхар төлөдөг тэр орон сууц миний хөрөнгө олно гэсэн ойлголт байгаа юм л та. Тэгээ төрөөслөд өмчлөх гэдэг бол би түрүү нэллээ. Арай жоохон ипотекоос арай хөнгөлттэй гэсэн үг. Одоо ипотек төлөөд 60 сая төгрөгийн байр худалдаж авч байгаа ипотектойгоо нийлээд 15 жилийн хугацаанд 100 гаруй сая төгрөг бараг төлж байгаа. Одоо төлж байгаа. Гэтэл 60 сая төгрөгийн байрыг одоо 5 жилийн хугацаанд 60 сарын хугацаанд сар болгон сая төгрөг төлөөд ингээд явж болж байгаа хэлбэрийг чинь одоо манай аж ахуйн нэгжүүд бол хийгээд эхэлсэн. Сая одоо Чингэлтэй дүүрэлөө дахин төлөлт хэрэгжүүлж байгаа Бармон компанитер бид нар хамтраад энийг бол хийсэн. Энэ бол ингээл яг баригдж байгаа орон сууцны аягүй хурдан борлогдоод дууссан гэрээ гэдэг. Энэтэй ижлэхнэр яаж явах вэ гэхээр бид нар хямд өртөгдөг. Тэгээ одоо урт хугацааны одоо 5-ыг нь 10 жил болгоод 10 жилийн хугацаанд тэр хүн яг ингээд тогтмол төлөөд явна гэсэн үг. Энэ нь бол нэг 450 мянгаас нэг сая 350 мянга орчим одоо за магадгүй өшөө том байр авах гэж байгаа бол 2 сая төгрөг ч гэсэн төлж болохоор ингэж гарч ирэхээр тэгэхээр нөгөө нэг халамжийн төрөөс гэдэг нь арай өөр. Энэ бол арай урт хугацаанд ингээд ерөөсөө тэрэнд бол ингээд дамжаад гарч идэг тийм төрөөс бол. Яг өнөөдрийн байдлаар төслийн үйл явц ямар шатандаа явагдаж байна тийм ээ. Яг энэ саяны танилцуулгаар харах юм бол гэр хорооллын зарим өрхийг одоо чөлөөлж тийм ээ шугам хоолой татах зам тавих ажлууд явагдаж шүү дээ. Иргэд маань энийг ер нь яаж хүлээж авч байна? Яг мэдээж бас янз бүрээр хүлээж авч байгаа. Гэхдээ ихэнх иргэд маань бол энэ төслийн үйл явцыг бол дэмжиж байгаа. Яг тэгэхээр гэр хороолол дэд бүтцийн бий болгоод инженерийн дэд бүтцийн болоод
одоо шууд одоо төвлөрсөн жишээ нь Баян Ушиг бол шууд одоо төвлөрсөн дулаанд холбогдож байгаа. Бид нар бол одоогоор төслийн явц маань бол нэг 60 гаруй хувьтай явж байна. Баян Ушиг сэлбэдэд үе явц байна. Одоо эх оны ер нь 19 оны 10 сар гэхэд бид нар Баян Ушиг сэлбэдэд үе 100% одоо дэд бүтцийн ажлыг дуусгах юм. 19 оны 10 сар тий. Энэ жилээс бид нар бол яг хуу одоо бохирын одоо ариутгах татвар гэж бид нар ярьдаг нөгөө төлөвлөсөн коллектор шугамтай холбогдож байгаа одоо төв зөвлөлттэй холбогдож байгаа шугамын ажлыг бид нар 2 дэд өдөр хоёулын дээр дуусгацсан байж байгаа. За мэдээж бид нар дулаан хангамжийн хувьд бол Баян Ушиг дэд төв бол төлөвлөсөн дулаанд холбогдно. За сая 11-ийн магистрат шугам гэдэг энэ шугамын өргөтгөлийн ажил бол хийгээд дуусчлаа. За цаашаага ханы материалаас Баян Ушиг дэд төв хүртэлх одоо шинэ 3.2 км урттай шинэ шугамын ажлыг хийх компани шалгараад бас ажлаа эхэллээ. За цахилгаан хангамжийн хувьд бол бид нар 35.1 дид станц барьж байгаа. Тэгжээж одоо нэг гэр хорооллыг гол тулгараад байдаг нөгөө хүчтлийн уналт тийм ээ. Тогны одоо хэрэглээ мань бол одоо жигд болоод явчихна. За мөн одоо усан хангамжийн хувьд бол бид нар 1000 м3-ийн усан сан одоо барьж байна. Ажлын явц нь бас 60 гаруй хувьтай байна. 2 дэд төвийн 1000 м3-ийн багтаамжтай усан сан барьж байна. За тэгээд доторх одоо зам болоод замын дамаа дагсан одоо төв магистрат шугамуудын ажлууд бол хийгдээд явж байгаа. Тэгэхээр би түрүүн Сүхбаатар даргын хэлсэн дээр бас нэмээд хэлэхэд ер нь бол төлөвлөлтийн хувьд бид нар 3 хувааж үзэж байгаа. Ер нь бол гэр хорооллыг бол бид нар за бүрэн одоо барилгажуулахад бол ер нь маш их хөрөнгө шаарддаг байна. Тэгэхээр бид нар төлөвлөлтийн хувьд 3 хөлбөрийг сонгож байгаа. Нэгдүгээрт нь бол энгийнээр буюу одоо яг байгаа айлын одоо хашаанд нь дэд бүтцийг оруулж өгөх. Нэг эхний хөлбөр. За хоёр дахь хөлбөр бол саяын Сүхбаатар даргын хэлдэг энэ орлогод нийцсэн орон сууц буюу тухайн иргэний орлогоос нь шалтгаалж сарынх нь иргэн төлөлтийн асуудал нь шийдэгддэг ийм тэгээд тухайн орлогод нь уялдуулсан ийм орон сууцны бодлогын асуудал. Гуравдугаарт нь бол ерөөсөө өндөр нэгтэршилтэй буюу энэ зах зээлийн орон сууц гэж байна. Одоо бидний энэ хотын төвд ингээ баригдаад байгаа наад харагдаж байгаа энэ өндөр орон сууцнууд байна шүү дээ. Энэ бол зах зээлийн үнээр зарагддаг. Ийм гурван төлөвлөлтийг хийж өгөөд эндээ тохирсон бас яг энэ төлөвлөлтийн эндээ тохирсон бас нөгөө нийгмийн байгууламжууд гэж ярьдаг сургууль цэцэрлэг за ногоон байгууламжууд ер нь бол цаашдаа бидний гол баримталж байгаа юм бол энэ нөгөө ногоон хөгжил буюу энэ ногоон орон сууцны стандартыг ялангуяа энэ стандартыг бол энэ хэрвээ одоо хувийн орон сууцыг ипотекийн зээлээр санхүүжүүлэх юм бол одоо бид нар шиг дураараа хүн болгон өөрөө хашаандаа ингээд одоо ямар ч стандарт технологи дүрэн байхгүй байдаг байдлыг зогсоогоод хэрвээ та ипотекийн зээл авах гэж байгаа бол зайлшгүй ийм ногоон стандарттай, ийм квадрат метртэй, ийм дулааны алдагдал багтай, ийм эрчим хүчний хэмнэлттэй ийм орон сууцыг барина гэдэг ийм стандартыг бас бид нар зайлшгүй тогтоож өгөх шаардлагатай болчихдог. Тэгжээж бид нар одоо энэ гэр хорооллыг яг иж бүрнээр нь хараад ингэж хөгжүүлэхгүй бол одоо бүгдийг одоо юу гэдэг орон сууцчлуулаад явна гэхээр бидний одоо боломж нь хүрэхгүй. Хоёрдугаарт бидний уламжлалт сууц маань өөрөө одоо байсан гэр бол дэр бүтцтэй холбож болохгүй. Тэгэхэд бол гэртээ айлдвал зайлшгүй дэр бүтц холбогдох юм бол тэр байшин барих юм уу ямар нэгэн хөлбөрөөр шийдэх болчихж байгаа. Нөгөө талдаа одоо байгаа яг орон сууцтанд дэд бүтцийг холбогдчих гэхээр анханасаа нөгөө нэг дулааны алдагдал багтаа эрчим хүчний хэмнэлттэй шийдлээ хийгээг учраас одоо ингээд дулааны хийчихэд нөгөө дулааны алдагдaltaй багтаа учраас дулааны алдаад авах учраас яг стандарт нийцэж өгдөг. Тэгэхээр энийг бид нар бас яг өнөөдрийн нэвтрүүлгийн зорилго нь бол ер нь бол иргэдтэй бид нар ингээд цогц мэдээлэл өгөх гэдэг яг ийм одоо юу гэдэг өнөөдөр бид нарт энэ гэр хороололт ипотекийн зээлийг хэрэгжүүлэх юм бол ногоон орон сууц болоод орон сууцны стандартыг зайлшгүй нэвтрүүлэх нь. Дээрээс нь энэ орлогод нийцсэн орон сууцыг яг одоо манай төсөл дээр тодорхой одоо төр хувийн хвшлийн түншлийг бас яаж ашиглах юм. Энийг одоо нийслэлийн орон сууц корпорац яг хариуцаад ажиллаж байгаа. Тэгэхээр бид нар зөвхөн өнөөдөр гэр хорооллыг бол одоо түрүүний хэлдэг шиг одоо юу гэдэг дандаа орлогод нийцсэн орон сууцгээд бага орон сууцыг байдаг юм бол энэ баг ядуусын хороол болчих гээд байдаг. Нөгөө талдаа бид нар хот төлөлтийг хийж өгөхын тулд өндөр орлоготой ч хүн тэр дунд орлоготой ч хүн тэр бага орлоготой хүнж очиод амьдрах тэр татврын бодлогоор хууль эрх зүйн орчныг сайжруулж өгөх зайлшгүй шаардлагатай болчихно. Нэг иргэдэд мэдээд өгч байгаа юм чинь иргэд маань одоо ингээд дэд төв байгуулагдлаа гэхэд дэд бүтцийн шугам хоолойгоо өөрийнхөө одоо хашааруугаа татуулъя гэхэд хөрөнгө санхүүгийн асуудлыг яаж шийдэх юм? Тэгэхээр энэ дээр бид нар одоо ярилцаад байгаа. Одоо яг тухайн иргэн одоо яг өөрийнхөө одоо бидний нийслэл хэрэгжүүлж байгаа нэг төсөл бол одоо энэ сервис центр гэдэг бас одоо дэд бүтцийн 200 айл тохирсон дэд бүтцийн
төвийг бас бий болгож байгаа. Энэ манай төслөөс бас жоохон тустай. Гэхдээ нэгд гэр хороолт хэрэгжиж байгаа учраас бид нар бол тэр талаар бага зэрэг мэдээлэлтэй байгаа. Тэр нь бол 200 айл дунд яг инженерийн бүтцийн бий байгуулалт тэнд одоо том цэвэрлэх байгууламжтай дулааны дамжуулдаг, бохрын цэвэрлдэг тийм одоо байшин бариаддаг 200 айл руу холбогдчихж байгаа. Тэгэхээр тэн дээр бол зардлан гарч байгаа. Манай төсөл дээр хийж байгаа бол төв ийм одоо магистрал шугамуудыг хийж байгаа. Одоо яг салбар шугамын холболт айл руугаа орохын бид нар нөгөө блок гэж хөгжүүлээд байгаа тэрэн дээрээ тавьж байгаад үнэхээр айлууд иргэдтэйгээ уулзаа за таана бүхэн үнэхээр оруулъя гэд таны одоо сарын орлого маань тий жишээ нь 15-аас 20 сая төгрөг дунджаар нэг айл руу холболт хийхэд зардлан гарч байгаа тооцоололоор. Тэгэхээр энэ нэг та одоо жишээ нь ямар хэлбэрээр одоо ипотекийн зээлийг хаа энэ рүүгээ холбоод ингэж авах уу эсвэл та одоо ер нь нөгөө газрыг байраар солих тэр нөгөө орон сууцнд оруулах бидний одоо хэлээд байдаг хууч хэлээд байдаг дахин төлөлт юм аа. Гэхдээ одоо бид нар энийг илүү сайжруулад иргэд одоо бидний төрийн харин төр хувийн хвшлийг оролцуулаад за энэ блок дээр хувийн хвшил одоо орж ирлээ. Та нар газраа ямар өртгөөр солих юм бэ? Хэдийн квадрат метр орон сууцаар солих юм бэ? Та үнэхээр өөрөө одоо ялангуяа сүүлийн үед бид нар ярьдаг болсон нэг асуудал бол нөгөө иргэдийн оролцоотой дахин хөгжүүлэх гэж ярьж байгаа. Тэгэхээр иргэд маань өөрсдөө одоо юу гэдэг хашаагаараа нэгдээд одоо иргэд манай төсөл дээр уулзж байна. За бид нар ингээ хашаагаараа нэгдчихлээ. Та бүхэн бид нар дэр бүтцийн татаад өгч. Тэгэх юм бол одоо бид нар энэ дээр амныхаа орон сууцыг барья. Эсвэл бид нар одоо эндээсээ хуваасаа бид нар тодорхой хэмжээний хөрөнгөний гарах боломжтой байна. Тэгэх юм бол та бүхэн дэр бүтцтэй холбогдох энэ ажлыг бас ямар санхүүжилтээр хийх үү гэдгээр шийдэж өгөөч гэж байна. Гэхдээ одоо яг гэр хороолт дээр зарим иргэдээр шууд холбочихлоор бас хөрөнгө санхүүгийн хувьд хүрэхгүй байна. Иргэд өөрсдөө хариуцж байгаа учраас. Тэгэхээр одоо бид нар яг энэ хилцүүлгийн дараа бас одоо яг энэ бодлого гаргах төвшний хүмүүс сууж байгаа учраас ер нь цаашдаа бид нар энэ төлөлтийнхаа 3 хэлбэрээр яг тухайн одоо юу хашаанд нь холболтыг хийж өгөх юм бол холболтын зардлын за иргэн өөрөө дааж чаднаг бол гаргаад тэгэх юм бол танаа байрлагч ямар стандарттай байх хэвээр. Тэгвэл тэр дэр бүтцээ гаргаж чадж байгаа иргэнд нь ипотекийн амны орон сууцыг өгөөд тэгээд тэрнийх нь холболтыг хий. Гол одоо ипотекийг яагаад энэ олгод нийцсэн орон сууц гэхээр ерөөс ипотекийн зээлийн 30%-ийг л иргэд өөрсдөө төлөх ёстой. Тэрэн дээр л одоо бид нар яриад байгаа хгүй. Тэрийг одоо 15% болгох нь зүйтэй юм уу? 20% болгож багасгах юм уу? Эсвэл одоо тэр 30%-ийн төрөний одоо сүхбаатар дарга хэлдгээр тэр 30%-д нь эхлээд өөрөө түрээслэе. Би шууд 30% төлж чадахгүй шүү дээ. Тэгэх юм бол би 30% нь болон болтол би энэ орон сууцыг түрээслэе. Сард одоо юу гэдэг 300 мянган түрээстэйгээр тэгж тооцох уу? Өөрөөр хэлбэл түрээсийн мөнгөний маань урьдчилгаа болгож тооцох уу? Харин урьдчилгаа болгож тооцох бас тэр сүрээслээд өмсөхдөл бас тийм хөвлөрүүд байгаа байхгүй. Тэгэхээр тэр хөвлөрүүдийг бид нар судлаад одоо танд жишээ нь одоо жаргалмаа гэдэг хүнд аль хөвлөрөнд өгөх юм. За өөрөө энэс алис олж байгаа. Эхлээд одоо бидний нөгөө бас л энэ чинь эргээд нөгөө гэр бүлийн нөгөө санхүүгийн одоо чадвархаа дээрээс нь нөгөө санхүүгийн сонголтын асуудал болчих واخгүй. Эхлээд одоо түрүүний хэлдэг шиг одоо би шинэ гэр бүл байлаа гэхэд заавал би хашаа байшин шууд худалдаж аваад сар болгоо ипотекийн зээл төлсөжснөөс орлоготойгоо уялдуулаад хямд одоо түрээсээ орон сууцсан сарда 150-200 мянган яхад надад хөрөмтлөл үүсэн шүү дээ. Тэр хөрөмтлөлөө би авж агаад 30% хүртэл нь би байлгаж агаад нэг авч болно. Эсвэл шууд та түрээсээ орон сууцсандаа 300 мянгаыг төлөөд тэр 300 мянга чи хөрөмтлөгцөр аваад тодорхой нэг 5-10 жилийн дараа нөгөө 30% чи хүрнэ шүү дээ. Тэгвэл гоо та ипотекийн зээл рүү тэр 30% руу түрээслэх хөдөлгөөнөөр бол олон хувьсбарууд гарч ирж байгаа. Ер нь бол яг зүгээр сая нэгэнд одоо яг энэ гэр хорооллын айл өрхөдийн тухай ярьж байгаа тухайд ингээ хэлэхэд гэр хороолт бид нар очиод ингээ судлаа хийгээд үзэхлээр орлого олж байгаа хүмүүс дандаа тэр хашаан дотроос орлого олдог. Хашаан дотроо засвар хийдэг, машин засвар хийдэг, эсвэл дэлгүүр ажиллаулдаг, ногоогоо тарьдаг, ойдлын цех ажиллаулдаг, тэг гар урлал хийдэг гэдэг. Тэгээд тэр нь өөртөө дандаа ажлын байр болж явдаг учраас яг ажлын байртай хүмүүст нь зориулж буцаагаад ажлын байрыг бий болгож явах зарчмаар бас ажиллаж байгаа юм. Яг түрүүний авирмтын дарга хэлдгээр яг тэр блок жижиг блокоор одоо иргэдтэй өөрсдөө нь одоо тохирч явж байгаа одоо иргэдийн өөрсдийнх нь оролцоотой явж байгаа гол одоо агуулга мөн чанар энэ дээр явж байгаа. Тэгэхээр одоо 8 айл 10 айл за 10 айл дээр та нар тэр ингээ явахад 3 айл нэм бизнестэй юм байна. 5 айл нэм том газартай юм байна. Энэ 2 айл нь жоохон ийм юм байна. За ингээд та нарт ингээд зогтсон юм хийхэд ийм болох юм байна. Гэтэ буцаагаад тэр мэдээж нөгөө зардлаа нөхөх ёстой. Тэрүүнд нь тааруулсан байх ёстой. Илүү гарсан зардлыг нь яаж төлбөрийн төлөх ёстой юм. Тийм ээ. Одоо зарим тохиолдолд бол бүр ингэж л та. Том одоо газартай том байшинтай хүмүүс 2 орон сууц аваад нэгийг нь
Гэхдээ жоохон илүү авчаад бид нар төлөе. Гэхдээ төлөхдөө бид нар төрөөсөрөө төлье. Энийг давхар төрөөслөе. Ингээ тэр айл орлоготой болж байгаа. Орлоготой болоод давхар бас нөгөө төлж байгаа. Зарим нь бол яг дэлгүүртэй байсан хэсэг дээр бид нар яг ийм одоо худалдааны төвтэй болмоор байна. Яг ийм худалдааны төвөөр ингэж эргүүлж авъя гэж. Тэгэхээр ерөөсөө буцаагаад л ерөөсөө тэнцээ орлогын их үүсвэрийг бид нар дандаа бий болгох зарчмаар ажиллах болохгүй байдаг. Тэгэхээр бидний одоо явж байгаа өнөөдрийг хүртэл яваад ирсэн дахин төлөвлөлт маань зөв үү буруу юу? Ер нь ингээ хараад байхад за яваад очдөг нөгөө зогсоол нь байна уу? Хүүхдийн тоглоомын талбай нь байна уу? Тэгэл ингээл бэрхшээлүүд их тулгарч ийн л та. Тэр үедээ л 4 блок барьлаа. Дунд нь тоглоомын талбай ишлэр нөгөө оршин суугч нөгөө тоглоомын талбайгаас өгшүүлнэ одоо залгаж эхэлдэг, татгалзаж эхэлдэг. Шүнжэнгөө нөгөө сакс одоо орилдоо чаралтаад ингээд байна. Гэт ингэдэг хүртэл асуудал үүсдэг. Тэгэхээр бид нар өнөөдөр бол яг нөгөө зах зээлийн зарчмаар магадгүй явж байгаа. Тэгэхдээ өнөөдөр бид нар юуг зорж байгаа гэхээр бошуухан шиг л байшин барьж аваад тэр байшин дотор орохыг л зориод байгаа. Энэ байшин биднэрт өнөөдөр орчин нүлд ямар хэрэгтэй байна вэ? Дотор нь ороод биднэрт ямар одоо амьдрах орчин бүрдүүлж гин үү? За бүр цаашлаад бүр цаашаа нарийн ярих юм бол бидний хэрэглээний зардал маань яаж байна вэ? Бид нар хашаа хойшинд амьдарч исэн хэрэглээнийхээ зардлаас орон сууцнд орохлоор хэрэглээний зардал хэдэн хувиар өсөж байна гэдэг хүртэл тооцож явах хэрэгтэй болж байна. Ингээд орлогод нийцсэн орон сууц одоо бас магадгүй бидний хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн хамгийн их баримтж байгаа бодлого бол бас энэ бүгдтэй уялдаж явж байгаа. За энд ингээд цаашлаад энэ дахин үлдэн энэ орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр ингээд хэрэгжээд явхлаар тэнцээ иргэдийн оролцоотой газар шинжилгээ зохион байгуулалтанд ороод барилга байгууламж яригадад орохлоор нөгөө иргэн хуучин хашаандаа амьдарч исэн шигээ тэгж бага зардал төлөх хэлбэрлүүн хэрэглээнийхэн зардал нь бага байхад тал руу бид төлхөө оролцуулах хэрэгтэй гэж байгаа. За энэ хүрээндээ бол бид нар нэлээдгүй ажлыг хийж байгаа. Тэгээд одоо ирэх жил энэ жил бол энэ 50 улсад болж байгаа. Яг энэ орон сууцны одоо форум болдог. Азийн хотуудын орон сууцны байгууллагуудын форум болдог. Одоо энэ 22-нд эхэлж байгаа. За эх жил бол Улаанбаатар хотод энийг бол хийхээр төлөвлөж байгаа. За энэ бол бас их ач холбогдолтой. Яагаад энэ хотуудын энэ форумыг Улаанбаатарт хийж байгаа гэхээр энэ манад энэ яг энэ орон сууцны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж одоо барилга барьж байгаа компаниуд бол энэ дээр оролцож орж ирснээр энэ шинэ технологиудыг мэдэж авах. Ер нь цаашдаа энэ улс өх орнуудын орон сууцны бодлого яаж явж байгаа гэдгийг олж харах хэрэгтэй болж байгаа. Энэ 6 дэд төв барьснаар Улаанбаатар хотын төлөвлөлийг саруулах хамгийн том боломж гэдэг дээр бас хотын дараа үгээ хэлсэн байсан л да. Тэгэхээр яг энэ дээр түрүүний хэлснээр 3 шатны ангиллал байгаа. Өөрөөр хэлбэл гэр ороолоо яах юм уу, орлого таарсан орон сууц авах юм уу тийм ээ. За дээд зиндааны гэдэг юм тэр орон сууц бариулах юм бол энэ нэг төлөвлөлттэй гэдэг юм уу тухайн орон нутгад амьдарч байгаа иргэдийн санал бодлыг ер нь хэр тусгасан бол иргэд маань энийг ер нь яаж хүлээж авч байгаа вэ? Тийм ийм учраас бид нар одоо яг төслийн хүрээнд бол нөгөө иргэний одоо иргэдийн бүлэг гэдгийг байгуулж байгаа. Одоо тэгээд дээрээс нь бизнесийн бүлгийг байгуулж байгаа. Тэгээд эднэртэйгээ уулзаад ер нь бол иргэдийн олонх маань юугаа өсөж байгаа бэ? За жишээ нь та одоо таныг бид нар ингээд юу гэдэг ипотекийн зээлийг за амны орон сууц руу оруулаад ингээд байлаа гэхэд та тодорхой хэмжээнийхээ газрыг одоо нийгмийн байгуулж барихад гаргаж чадахгүй. Тэгэхээр яагаад тэгж ийм нөхөр өнөөдөр Улаанбаатар хотод бас хот байгуулалт хот төлөвлөлтийг хийхэд нэг тулгарч байгаа томоохон бэрхшээл бол ерөөсөө нөгөө газрыг бүгдийг нь иргэдэд нь өмчлөөд өгчихсөн. Бид нар өмчийн эзэнтэй хийж. Жишээ нь одоо та түрүү асуусан нөгөө танаа төсөл дээр хамгийн одоо тулгарч байгаа гол асуудал юу гэхээр магадгүй ерөөсөө газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлт. Монгол улс бол өнөөдөр яг албадан чөлөөлөх хууль эрх зүйн орчин байхгүй. Бидний гол баримталж байгаа юм бол иргэдтэй сайн дурын үндсэн дээр зөвшөлтсөж одоо газар чөлөөлөлт хийж байгаа. Манай төслийн хүрээнд бол одоо энэ эхний хоёр төвийг одоо барьж тэд бүтцийг барьж байгуулахад бол нэг 814 орчим нэгж талбар буюу хашаа хүртэж байгаа. Хагас улам бүтэн. За энийг чөлөөлөхөд бол газар чөлөөлөлтийн зардлыг нь бол Улаанбаатар хот хариуцж байгаа. Энэ дээр бол одоогийн байдлаар бид 25 тэрбум төгрөг зарцуулчаад байна. Нийт газар чөлөөлөлтөнд дээр. Газар чөлөөлөлт нь бол одоогоор 95% явж байна. Тэгэхээр ерөөсөө бидний энэ төлөвлөлтийг хийхэд төрөүний ерөөсөө хоёр л юм байна. Нэгдүгээр өмнөх одоо яг зүйлээ муулж байгаа юм шиг. Гэхдээ дахин төлөвлөлт яагаад өнөөдөр бүтлгүүцсэн бэ гэхээр тэнд гол зүйл бол санхүүгийн механизмыг бий болгож өгөх. Яагаад өнөөдөр бид орлогод нийцсэн орон сууц гэж яриад байна вэхээр энэ бол ядуу иргэдэд зориулсан зүйл биш ээ. Энэ бол тухайн иргэний орлогод нь нийцсэн түрүү хилдэг шиг түрээсээ орон сууц дотроо түрээслээд өмчлөх бас орлогод нийцсэн түрээсээ орон сууц гэж байна. Таны орлого хэд байгаа?
Тэгвэл та өнөөдөр 40 м² юм уу 20 м² та сонгож болно. Орлогоос хамаарат. Тэгэхээр нэгдүгээр орлого нь ингэж байгаа. Хоёрдугаар дээрэс нь одоо сая барилга бот байгуулалтын сайд мандрын ашиг ярьжсэн. Ер нь бол цаашдаа энэ түрээсийн орон сууцны сангууд, за орон сууцны энэ сангуудыг бий болгож хууль эрх зүйн орчныг бий болгохгүй бол одоо жишээ нь өнөөдөр бид нар түрээсийн орон сууц гэдэг ярихаар түрээсийн орон сууцны яг одоо түрээсийн одоо орон сууцны барилгууд барьлаа. Тэрнээс орж ирсэн орлогыг дахиж хуримтлуулаад тэр сандаа нэмэгдүүлээд буцаад дахиад түрээсийн орон сууцаа барьж явдаг. Тэгэхээр нөгөө ахмадын түрээсийн орон сууц, за одоо шинээр гэр бүл болж байгаа залуу хүмүүс зориулсан орон сууц, за хөгжлийн бэрхшээлтэй одоо орлого багтаа иргэдэд зориулсан бас орон сууц гэсэн ийм хөтөлбөрүүдийг бид нар ингээд шатчдтайгаар нь хийх болчиход байгаа. Ингэж л одоо бид нар бас яг энэ орлогын шатлалыг зөв одоо зохион байгуулахгүй бол гэр хорооллыг бид нар бас барилгажуулах гэдэг, орон сууцжуулах гэдэг асуудал байна. Түрүүний хэлдгээр миний инженер буюу одоо яг байгаа байран дээр чинь танад ид бүтцийг оруулъя. Харин та оруулаад өгсөн тохиолдолд одоо шинэ манайх бол төслөөрөө тийм туршилтын төсөл хийх гэж байгаа. Тодорхой 10 юм уу 20 айлыг сонгож авч байгаад яг танад ид бүтцийг оруулаад өгье. Тэгэх юм бол та газраасаа хэдэн хувийг одоо өгч чадах юм. Тийм ээ. Тэр газрыг чинь гаргаж авч байгаад бид нар тэр газар дээр чинь та нарын хүснээр та нар цэцэрлэг бариулъя гэж юм уу? Эсвэл сургууль бариулъя гэж юм уу? Эсвэл хүүхдийн тоглоомын талбай гэж юм уу? Эсвэл ахмадын надлах талбай барь гэж юм уу? Тэрийг алийг хийх юм гэдэг би төлөвлөлтийг гаргаж ирж байгаа. Тэгэхээр энэ төлөвлөлтийг хийгээд ингээд гаргаж ирсний дараа мэдээж одоо бид нар иргэдийн одоо дөрөвний иргэдийн оролцоо гэдэг нэг энэ дээр л гаргаж ирсэн. Иргэдээ сонсож байгаа л иргэдээ сонсож байгаа. Түрүүн авир бид дарга хэллээ шүү дээ. Ингэснээрээ бид 6 дэд төв барьснаар энэ дээр ажлын байр болоод за одоо хөгжил тэнд очих нь байна. Яг энэ дээр барилга бот байгуулалтын ямар болов баримлж байгаа юм бол магадгүй тэнд юу байх ёстой гэсэн төлөвлөлтөө яаж ажлын байрыг илүүтэй тэнд бий болгох ёстой болоо гэсэн төлөвлөлт юу нэр хийгдэж байгаа юм. Түрүүний авирын захирлын хэлснээр бол тэнцээ бизнес инкубатор төвийг бол ерөнхийдөө байгуулъя гэж байгаа юм те. Үүнийгээ дагаад бол тэнцээ мэдээж ажлын байрууд бий болохоос гадна төрийн зарим нэг байгууллагуудад чиг үүр гэдэг одоо байнгын одоо нэг цэгийн үйлчлэгээ дэрэг ч юм уу тэр дэд төвүүд дээр бас байршуулах нь зүйтэй гэж ерөнхийдөө бол бас төлөвлөж байгаа. Тэгснээрээ иргэд аливаа нэгэн одоо өөрийн улсын бүртгэлээс ч юм уу баримтчиг авах бол заавалжгүй 100 айл руу яваад авахгүйгээр тухайн дэд төвөөс өөрөө очиод тэндээ хандаад тэндээсээ бүртгэлээ гаргуулад авчдаг гадаад паспортыг сунгуулах ч гэдэг юм уу. Тиймэрхүү үйл ажиллагаануудыг бол тэнцэнээсээ одоо тэр үйлчлэгээр өөрчлүүлэх тэр боломжийг нь бас бүрдүүлж гэж байгаа. 2019 оны 10 сард дэд төвд 2 төв сэл баян шүү маань ашиглалтанд орно гэж ойлгож байгаа тийм. Яг энэ 2 дэд төв ашиглалтанд ороход байна шүү дээ. Орон сууц барих тэр барилгын компаниудаа бид тохиролцоо хийж чадсан. Тохирч чадсан уу? Харин тэгэхээр одоо бидний нөгөө орлого нийцсэн орон сууцны төсөл маань бол одоо НОСК дээр хэрэгжихэр болж байгаа. Тэгэхээр НОСК бол яг тэр нөгөө барих компаниудынхаа тэр компаниуд бол бас нөгөө тэр одоо орлого нийцсэн орон сууцны төсөл маань бол нийтдээ 550 сая орчим доллараар нийт 10,000 айлын орон сууц барихаар ийм төсөл байгаа. Тэгэхээр санхүүжилт нь одоо Азийн хөгжлийн банкаас хөнгөлөлтөө зээл авч байгаа. Мөн одоо санхүүжилтүүд нь одоо эхнээсээ шийдэгдээд явж байна. Тэгэхээр бид нар юу гэдэг энэ одоо ерөөсөө манайд чинь нөгөө улирлын сезоноос шалтгаалаад барилгын ажил явагддаг учраас 4 сараас өмнө амжаад бүх юмаа хийж дуусгаад 4 сард бид нар барилга эхлэхээр л зурж ажиллаж байгаа. Тэгэхээр энийг дагсан нөгөө зөвлөх үйлчилгээнүүд нь орж ирсэн. Тэгэхээр зөвлөх үйлчилгээ маань орж ирсний дараа ямар хэмжээний одоо орон сууцыг жишээ нь одоо ялангуяа түрүүн Сүхбаатар дараагийн хэлдэг. Ер нь бол иргэддээ бид нар орон сууцжуулахад дагаж орлогыг өсгөхгүй бол нөгөө эргээд ашиглалтын зардал нэмэгдээд ирэх бол одоо өнөөдөр тогны мөнгө гээд хэцүү байж байгаа гэр хороол дээр дахиад цэвэр бохир дулааны зардлыг гаргаад тэгэхээр тэр зардлыг иргэд мань яаж даах вэ гэдэг асуудал гарч. Тэгэхэд бол зайлшгүй бид нар бизнес инкубатор төвөөрөө тэнд байж байгаа иргэдийг бизнесийн гарааны бизнес эрхлэх дээрэс нь одоо эрхэлж байгаа бизнесийг яаж хөгжүүлэх үү. За мөн тэн дээр бид нар сургалтын төвд бий болгож байгаа. Одоо агнуурчин ч юм уу, тоокөрчин ч юм уу, ойдлчин ч юм уу. Жишээ нь одоо явандаа бол бид нар баян өшүүд төвийг бол одоо үйлдвэр инновацийн газартайгаа ярьж байгаа. Одоо бид нар тэзүүг нь хийх гэж байна. Модын эдлийн үйлдвэр технологийн парк болгох. Тэгжээж нөгөө модны зах нь тэндээ, хийдэг компаниуд нь тэндээ, үйлдвэрлэдэг үйлдвэр нь тэндээ, үзэсгэлэн гаргадаг агуулга нь тэндээ, иргэд нэг цэгээс очиод үйлчлэх. Тэгэхээр тэрийгээ дагаад нөгөө ажлын байр бий болно. Ажлын байраад дагаад орлого нэмэгдэнэ. Тэгэхээр орлого нэмэгдсэн тохиолдолд тэнд бол төвлөрөл бий болгоно. Төвлөрлөө дагаад иргэд маань бол тэнд одоо
2-3 дахин нэгтэрших тийм төслийн одоо зорилтод хүрэх ийм боломжийг бий болгож байна. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах гэхлээр дэд бүтцтэй баригдал энэ дотор барилга орон суусан баригдаад байдаг шүү. Дагаад явдаг. Гэтэл одоо юу чинь бид ингээд 6 төв дэд төвтэй болсноороо хот тэлэх боломж бий болж байна. А нөгөө төгөр цахилгааны одоо хангалт хийх цахилгаан станцын асуудал яригддаг шүү дээ. Энэ дэд төвд маань цахилгаан станцын боломж нь юу хэрэг вэ? Яг одоо бид нар цахилгааны хувьд бол ихэнх хэрэглээг бол Орос улбаны улсаас авч байна. Бид нар бол нэмэлт одоо цахилгаан станц барихын асуудал нь бол одоо бас л нөгөө том мега төсөл болоод явж яригдж байгаа хэвээр тий. А яг зүгээр бидний хувьд баригдж байгаа тэр 35.10 бол дамжуулах станцууд одоо хүчин чадлыг авчираад дамжуулаад явуулдаг. Нөгөө хүчин чадлыг сайжруулад бүгд хүмүүс өөрөө нөгөө эрчим хүч бий болгодог, их үүсвэр бий болгодог станц байгаа. Тэгэхээр яг явандаа бид нар энэ гэр хороолол за бид нар сая өмнөх одоо үед бол бид нар энэ амгалан дулааны станцыг одоо бий болгосон тийм ээ. Тэгэхээр одоо цаашдаа бол бид нар дахиад энийгээ дагаад одоо төв цэвэрлэх байгууламжийг 20 онд гэхэд бид нар одоо ашиглалтанд өгнө гэж байна. Тэгэхээр энийгээ дагаад бол одоо цахилгааны их үүсвэр гаргадаг цахилгаан станц одоо нүүрсдэгч байна уу юуных байна уу тийм станц бол байх нь зайлшгүй шаардлагатай болчихж байна. Би чанарын асуудлыг асуумаар байна. Өөрөөр хэлбэл коллектор шугамч гэдэг юм уу те одоо зам тавьж байгаа зам маань ер нь хэр стандартыг хангасан зам байгаа бол дархийн замыг нэг хаварт нь уриал намртан замгүй болцдог жишгээр ус зайлуулах шугам хоолоо ер нь тэр асуудал ер нь хэрэг шийдэж байгаа. Тийм. Тэгэхээр ер нь бол энэ чанарын асуудал бол одоо бидний төслийг хэрэгжүүлж байгаа гол бичиг баримт нь ерөөсөө Азийн хөгжлийн банкны бодлого журмаар явуулсан байна. Тэр нь бол нэгдүгээр худалдаа авалт нь бол Азийн хөгжлийн банкны бодлого журмаар дээрээс нь газар чөлөөлөлт нь бол Азийн хөгжлийн банкны бодлого журмаар явагдаж байгаа буюу одоо Азийн хөгжлийн банкны хамгааллын бодлого гэдэг бол арай жоохон өндөр үнэлгээтэй байдаг учраас одоо Монгол улсад мөрдөж байгаа хууль дүрм журмаас арай үнэлгээ нь арай өндөр гарч ирдэг. Тийм учраас иргэд бол илүү сэтгэл хангалуун байгаа. Дараа нь бид нар яг энэ хяналтан дээр бол одоо Азийн хөгжлийн банкнаас бас давхар хяналтын багийг оруулж ирдэг. Тэгэхээр одоо хүмүүс өнөөдөр төсвийн хөрөнгө оруулалтаар та нар цэцэрлэг барьж байна. Зээлийн хөрөнгө оруулалтаар та нар дахиад цэцэрлэг барьж байна тийм ээ. Тэгвэл энэ хоёрын чанар нь ямар байна гэж. Тэгэхээр бид нар бол одоо нийслэлийн хөрөнгө оруулалтын газар бол захиалагчийн хяналтыг хийж байгаа. Төслийн нэгжмэн бас дахиад давхар хяналтаа хийж байгаа. Тэгэхээр бидний хувьд бол ялангуяа энэ зээлийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажил дээр бол нэгдүгээр бид нар бол сонгон шалгуурхтай хамгийн сайн одоо чадaltaй хөрөнгө оруулагч барилгын компани болоод гүйцэтгэгчийн сонгон шалгуулж байгаа. Дээрээс нь тэнд тавьж байгаа нөгөө анх тендер бичиг баримт оруулсан нөгөө худалдаа авах хэвээр нөгөө чанартай бүтээгдэхүүнд бид нар бүр ингээд тоо хэмжээгээр заагаад өгсөн байж. Тэгэхээр тэнд бол бас давхар чанарын юм явж байгаа. Дараа нь баригдах явцад нь бол биед хяналтаа сайжруулдаг учраас ер нь бол аль болох бид нар одоо тийм ээ ус зайлуулах одоо бид нар ингээд дараагийн зам яагаад чанаргүй байсан бэ гэхээр яг стандартаар байсан. Гол нь нөгөө ус зайлуулах шугамаа бариагүй. Тэр нь ус нь нөгөө замаа идээд эвдэлтэй болгосон. Тэгэхээр бид нар зайлшгүй зам барихын тулд хажууд нь зайлшгүй нөгөө ус зайлуулах далд уулын ил шугамудаа барьж өгсдөө. Тийм учраас манай төслийн хүрээнд бол одоо энэ үрийн далан болоод ил далд ус зайлуулах шугамуудыг бол зайлшгүй хийж өгч. Тэгжээж бид нар нөгөө замынхаа стандартын дагуу зөв барихгүй бол ус зайлуулах шугамаа бариагүй нөгөө юу борооны ус орж ирэл замын эвдлээ хийдэг ийм байдалтай болж байна. Тэгэхээр бид нар бол энэ тал дээр бол маш сайн анхаарч ажиллаж байна. Бидний ярилцлага ерөнхийдөө өндөрлж байна. Ярилцлагаа төгсвөл би магадгүй асуулт үлдээсэн байж магадгүй тийм ээ. Сая түрүүн асууж байна. Ер нь барилга өрсөхөд эхлээд бэлэн үү гэж. За ер нь бол бэлэн байж байгаа. Ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Бид нар хаана нь ямар байшин барих нь тодорхой болсон. Одоо хамгийн чухал юм одоо иргэдтэйгээ иргэдийн оролцоо их чухал. Ер нь гэр хорооллын дахин төлөлт гэдэг бол өөр их яригтай асуудал. Энд амин 3 чухал зүйл байдаг. Нэг нь бол хамгийн чухал зүйл нь дэд үтц байдаг. Тэгээд иргэдийн оролцоо, тэгээд санхүүжилт байдаг. Бид нар дэд үтсээ ингээд хийгээд тавиад эхэлсэн дуусч байна. Санхүүжилт нь шийдэгдсэн байна. Одоо хамгийн чухал нь иргэдийн оролцоо. Энд дээр би зориуд хэлээ. Ягаад ийм зүйл ярьж байгаа гэхээр манай иргэд маань ингээд яваад эхэлдэг. Яваад эхлэхээр энд ийм юм явж байгаа юм чинь ингээд нөгөө өнөө өсөгдөг эсвэл нөгөө нэг ийм байдлаар ингэж гацаадаг ийм хэлбэрүүд гарч ирдэг. Ялангуяа дахин төлөлд зарласан газар болгонд тодорхой хуваар одоо газрын үнэ өсөж байгаа тийм хэлбэр гарч ирж байгаа. Гэхдээ бас тодорхой хэмжээр өссөн ч гэсэн эргүүлээд тэд нар бас ингээд тохиролцоод явах зарчмаа тогтохгүй болвол буцаад бас гацдаг тийм аюултай байдаг. Зарим тохиолдолд одоо энэ бол ялангуяа юун дээр харагдаж байна гэхээр ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцсан дээр харагдаж байгаа. Иргэд нь өөрсдөө нэгдэж нийлж чадаагүйгээс болоод зарлж чаддаггүй. За зарим тохиолдолд яг иргэд нь нийлж нэгдэж чадаагүйгээс болоод тэнд дахин төлөлт явж чадахгүй байгаа тохиолдлууд байгаа. Тэгэхээр би юу хэлэх гээд байна гэхээр иргэдтэй зориулахад
хамгийн түрүүнд одоо айл гудамны, одоо айл хорооны, айл гудамны хэсэг иргэд одоо хоорондоо нэгдэж чадаж одоо өөрсдөө ямар хүсэл тавьж явж байна. Тэнд л хамгийн түрүүнд бүтээн байгуулалт очино. Хэрвээ тэгэж чадахгүй бол орхигдоол явна. Тэнд 1 2 айл үнтэй хэлхэл юм бол орхигдоол явна гэсэн. Тэгээд тэгэхээр эцэст нь хэлэхэд бид нар иргэд өөрсдөө нэгдээ. тэгээд одоо эрхчил одоо нэлээдгүй их орон сууцны бүтээн байгуулалтын ажлууд эхлэхэд бэлэн байна. Одоо харин иргэдтэйгээ бид нар уулзаж иргэдтэйгээ ажиллах ажил одоо үлдсэн байна гэж. За та товч хэлэх үү. За тэгэхээр яг бид нар яг Сүхбаатар дарга яг хийстэй дахиж давтаж хэлбэр байна. Одоо манай төсөлд учирж байгаа гол зүйл бас л нөгөө газар чөлөөлт ингээл одоо манай төслийн 2 дугаар шат динжи мянга дам дэржээ гэдэг одоо дэд түмэн орж ирж байгаа. Тэгэхээр бид нар одоо сэлэд дэд түмэн нь бол 7 буудлуур цаашаага дам дэржээ тэгээд наашаа динжи мянга ингээ хахад бол нэг том барилгачих юм коридор бий болж байгаа. Тэгээ энэ бол ерөөсөө юутай холбоотой вэхээр яг иргэдийн маань өөрсдөө оролцсон. Иргэд маань өөрснөө энэ одоо яг улс ингээд том тийм одоо тэгэхээр хүмүүс болохоор ингээд зээл хөнгөлөлтөө зээл авчаад та нар ийм юм хэлээ гэдэг. Хөнгөлөлтөө зээл маань өөрөө нэгдүгürt маш хөнгөлөлттэй зээл. Өөрөөр жилийн 2% үүд. 20 жилийн хугацаатай 30 жилийн хугацаатай бид нар ийм хөнгөлөлтөө зээл авч байгаа. Тэгжээс яг төр өөрийнхөө хийсэн алдааг ч юм уу одоо тухайн үед засч чадаагүй юм ингээд залруулахад дид бүтцийн татаад орон сууцчлуулахаар явж байна. Энэ дээр иргэд маань өөрөө дэмжиж олж хэрэгтэй. Зарим иргэд бол бүр эргээ талархал илэрхийлж байгаа. Яг тэгэхээр одоо манай газар чөлөөлтөнд өртөчөөд тэргээрээ одоо тэр мөнгөөрөө бүр сайхан орон сууцнд орцсон. Ер нь бол нийт одоо манай чөлөөлөгдсөн иргэдээ 80% нь бол орон сууцнд орчихсон. Тийм учраас илүү сэтгэл хангалуун байгаа. Тэгэхээр ер нь бол энэ амьдрах орчноо сайжруулна, эрүүл аюулгүй амьдралд орчих зүйл чинь зөвхөн төр засгийн бодлогоос гадна иргэдийн маань өөрсдийн санаачлаг оролцоо байхгүй бол одоо юу гэдгийг амар хэрэгжихгүй. Тэгэхээр бид нар хаана иргэд маань өөрсдөө нэгдээ санаачлагаа гаргаж байна. Тийм учраас бид нар иргэдийн бүлэг гэж байгуулж байна. Тэндээс нь яг эхэлж одоо орон сууцчлуулах бодлого тэр юм маань яг Сүхбаатар дарга хэлдгээр явах юм аа. За Батболтын үед. Ерөнхийдөө бол энэхүү гэр оролын техникийн төсөл маань хот суурин газрыг дахин хөгжүүлэх хууль гэдэг манай хуулийг дагаад гарсан 4 журмууд байгаа. Энтэй маань бас иргэд маань маш сайн одоо судалж танилцаад тэгээд 4 журмынхаа даваа бас үйл ажиллагаагаа явуулбал эрхүү төсөл дээр бол нэг их тийм саад бэрхшээл учраад байхгүйгээр ерөнхийдөө өөрөөрөө бас гайгүй явчих боломжтой төслүүд юм шүү. Тэгэхээр иргэдээ бас энэ дээр их оролцоо өндөртэй байгаасай гэж одоо уриалахаараа. Өнөөдөр санхүүжилтийн асуудал шийдэгдсэн төрөний Сүхбаатар дарга хэлдгээр за дэд бүтцийн ажлууд маш амжилттай явагдаж байгаа. За 6 дэд төв баригдана гэж бол 2 дэд төвийн ажил ерөнхийдөө нэг 60% явагдаж байгаа. Тэгээд дахиад 4 дэд төв баригдана гэдэг бол үнэхээр иргэд маань энд оролцож асуудлыг хурдан шийдвэрлэхэд дэм үзүүлэхгүй бол энэ асуудал одоо гацах гэдэг юм уу саата хугацаа алдах ийм эрсдэл байгаа юм байна гэдэг ойлголтыг авсан баг. Дэд төвтэй босноор Улаанбаатар хот нь улам бүр тэлж бид нөгөө л одоо төвлөрөл гэдэг юм уу нөгөө л бүгдрэл саатал тийм ээ агаарын бохиолдол салах боломж байгаа шүү гэдэг бас хэлье. За студид ирсэн зочид дахиад танилцуулъя. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч, нийслэлийн орон сууцны корпорацийн захирал Сүхбаатар, за гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Авирмэд, барилга хот байгуулалтын яамны бодлого төлөлтийн газрын мэргэжилтэн Батболт нар энэ цагт студид ажиллаа. Та бүхэндээ баярлалаа.